이번 정상회담의 가장 큰 성과는 우리 양국 정상이 한몽 관계의 황금 시대를 함께 열어간다는 공동의 비전을 확인하고 한몽 관계 발전의 지향점을 담은 공동 선언을 채택하였다는 것입니다. Он цагийн дипломат, орчин цагийн дипломат харилцаа тогтоосноос хойш 36 жил манай хоёр улсын харилцаа хамтын ажиллагаа ардчил, хүний эрх хэрэгчлөө, зах зээлийн эдийн засгийг эрхэмлсэн, нийтлэг үндэс зүйл тулгуурласан бүхий салбарт өргөжин хөгжиж, эдгээр стратегийн түншлэлийн төвшөнд батчин бэлтгэж тэмдэглэн хэлэх хаатай байна.